Сена Девравэн миний шинэ бичлэгт автоморил. За энэ удаагийнхаа бичлэгээ эхлэхээс өмнөх бичлэгтэйгээ холбоотой хэд хэдэн тайлбарыг хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр өмнөх бичлэг дээрээ би нэг алдаа гаргасан. Тэр нь болохоор эстрийг зохиогүй байна гэд би хэлчихсэн. Тэгээд бичлэгээ бол сайн ажиглаагүй, дутуу ажигласан. Энэ бол миний алдаа. Уучлаарай, энэ бол миний л тэнгийнх юм да. За тэгээд дутуу ажиглалтаас гадна дутуу мэдээлэлтэй бичлэг оруулсан. Яагаад вэ гэхлээр энэ бичлэг маань болохоор орох ёстой байсан өдрөөсөө 2 өдөр хоцорч орсон учраас мэдээлэл дутуу юм шиг ажиглагдсан. Яагаад вэ гэхлээр би CapCut дотроо бичлэгээ эдитлээ дуусчаад экспорт хийжсэн чинь ерөөсөө 2 3 удаа гацалт өгөөд ерөөсөө экспорт хийж болохгүй байсан. Тэгсэн чинь гэрээд компьютерийн чинь багтаамж хүрэхгүй байна гэдэг тохио өгсөн. Тэгээд би чинь анх удаа Apple-ийн лаптоп ашиглаж үзэж байгаа юм чинь уул өмнөх бичлэгнүүдэд устгаалсан тэгсэн ирнэ айгүй их одоо зай ажиллаад байна гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр аппуудаа устгаад идэг зөвхөн Apple-ийн app болон CapCut үлдээгээд ерөөсө багтаамж нь ерөөсө зай ерөөсө гарч ирэхгүй байсан гэсэн үг. Тэгээд би бичлэгээ ерөөсө даунлоод хийж чадахгүй, экспорт хийгээд YouTube-д оруулж чадахгүй ингээ нэг өдөр алдаад тэгээд дараагийн өдөр нь болохоор аргаа бараад Apple Center руу очсон. Тэгсэн чинь Apple Center-ийн хүмүүс Монголын одоо TED дээр ч юм уу эсвэл компьютер ланд дээр ч юм уу ингээл юмаа ингээ тайлбарлаад очихоор аюу гой ингээ яагаад үдэн штэ. Үзэж хараад хэлж өгвөл бидэн штэ аюу нэг гой нэг ах нар байдаг та нэг ямар ч юм яг бүтээж өгдөг. Яг л нэг тэгээд тиймэр л төсөөлөд очисон боловч тэр Apple Center-ийн хүн болохоор тэгээгүй. Зүгээр эсрэгээрээ нэг app зааж өгсөн. Энэ app-ыг ашиглаад тэгээд хаана ямар файл зай ажиллаад байгааг олж мэдээ гэд ерөөс миний компьютер дээрээс гараач хургаач хүргээгүй. Буцаж хурж ирээд нөгөө app-ыг үзсэн чинь төлбөртэй app бол таарсан. Тэгээд эхлээд нэг төлчтэй мөлөө үү гэж утснаа Apple Support руу хандаа. Тэгээд чатлаад Apple Support-ийн ачаар нуугдсан байсан файлуудаа олоод устгасан. Тэгээ хамгийн инээдтэй нь болохоор өмнө нь YouTube-д оруулж байсан бичлэгүүдээ уул нь би устгаад байсан. Тэгсэн чинь шал өөр газар ингээд нуугдсан тэр бичлэгнүүд маань байсаар л байсан юм бэ лээ. Ерөнхийдөө устгасан. Зөндөө олон бичлэг тэгжээж нэг компьютер маань зай гараад тэгээд бичлэгээ экспорт хийгээд оруулсан. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү нэг хувийн техникийн асуудлуудаас болоод бичлэг маань 2 өдөр хоцорж орсон. Хэд хэдэн мэдээлэл дутуу байсан. Тэгээд дээрэс нь миний өөрийн дутуу ажиглалт миний л тэнгийл юм л да. Гэх зэрэг шалтгаануудаас болоод өмнөх бичлэг маань ер нь бол зарим нэг хүмүүс толгой хил ам дагуулж исэн надад санал нийлэхгүй өө зогсон байш үү ингэсэн байш үү гэл ингээл тэгтээ ингээд яг тухайн сэдвийнхаа хүрээнд зогсон байш үү ихчээ гэдэг ч юм уу зогсон байш үү чи өөрөөс буруу харсан байна гэдэг ч юм ингээд нэг зохистой шүмжлэл бол байж болж байгаа би бол хүлээж авна. Харин зогсон байш үү юу лээ минь юу минь тэгснэ соосон пмэ oh my god тиймэрхэн хүлээж авахгүй шүү заяа дахиж. За тэгээд өмнөх бичлэгтэй холбоотой тайлбар маань ийм байла. Тэгээд шинэхэн бичлэг рүүгээ шурган орцгоё. За энэ удаагийн бичлэгээр болохоор өмнөх бичлэгтэй холбоотой нэгэн мэдээлэл дээр нэмэлт мэдээллүүд гарч ирсэн байгаа. Тэгээд зөвхөн нэг сэдвийг барьж авч ярина гэсэн үг энэ удаа. Өвөр Монгол эмэгтэй болон түүний нөхрийн асуудлын талаар ярих гэж бодож байна. За тэгээд өмнөх бичлэг дээрээ болохоор би нөгөө өвөр Монгол эмэгтэй ингээ монгол хувц өмсөд гитар ярьд би тэрэндэн дургүй гэж хэлчихсэн. За энэ удаад болохоор мэдээж би бас тэрэндэн дургүй. Ер нь өмнөх бичлэгтэй холбоотой миний үзэл бодол өнцөг болохоор ер нь бол нэг өөрчлөгдөхгүй. Гэхдээ нэмэлт материалуудыг барьж авч ярих болно. За тэр соёмбны тухайд болохоор соёмбны шивээс ингэр дээр байгаад байгаа штэ. Эхэндээ болохоор нэг ийм байсан байгаа. Ингээ соёмб болоо ингээ хоёр талд байгаа луун ингээ бэж юм жоохон халтардуу шивэстэй юм байсан байгаа. Тэр эвэр мэвэр болон ханд бол байгаагүй юм шиг байгаа юм. За тэгээд түүний дараа болохоор одоо үед болохоор энэ соёмбооч уусгаад хоёр талд байсан л угаач уусгаад ер нь жоохон чанартай шивээс болгож өөрчилсөн байгаа юм. Тэнгүүтээ тэр соёмбон дээрээ ингээ өхрийн одоо эвэр нэмсэн. Энэ болохоор өхөр монголчууд гэж илэрхийлж байна гэж манай монголчууд үзээд байгаа. За тэгээд түүний дараа болохоор бас нэгэн ийм мэдээлэл явж исэн. Монголын уран бүтээлч зураач Заяа сайхны бүтээлийг хулгайлж Хятадын сошиал зарсан гэдэг. Тэгээд энэхүү постын утга нь болохоор чи монгол зураачийн уран бүтээлийг булаас учраас чиний нөхрийг монгол хүн буулаах нь аргагүй штэ. Энэ бол карма юм а гэсэн тийм нэг пост явж исэн. Бас нөгөө юу яагаад байгаа штэ. Энэ өвөр монгол эмэгтэй гуйн дээр ингээ монгол эмэгтэй юутай монгол эмэгтэй шивээс те гуйн дээр нь тэнгүүтээ кириллээр монгол гэж бичсэн. Тэгээ монголынхаа энэ үсэг нь соём байсан баха те. Тэр соёмбон дээр болохоор би амар гайхсан. Яг тэр болохоор Монголоос өөр газар нутагт хийж байгаа учраас хөлн дээр соём бол шивж байгаа байх л та. Миний мэдхээр
соёмбыг Монголын шивэсчд ер нь бэлхүүснээс доошо шивдэггүй. Бүснээс доошо ер нь бол шивдэггүй. Яагаад вэ гэвэл төрийн дэд соёмбыг бэлхүүснээсээ дээшээ шивдэг юм аа гэдээ надад нэг шивэсчин ах надад хэлчихсэн байхгүй юу. Тэгэхээр би тэрийг санаад байна. Энэ бол Монголын хувьд бол байж болохгүй асуудал. Яагаад гэвэл Монголд болохоор бэлхүүснээс доошоо ер нь бол соёмб тэмдгийг шивдэггүй. Тэгтлийн нэмэгтэй бэлхүүснээс доошоо бүр өвдгөн дээр шивдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болохоор бас нэг байж болохгүй хүндэтгэлгүй асуудал болоо явчихж байгаа. Гэхдээ энэ нэмэгтэй Монголын тэр одоо соёмб шивэсийг бэлхүүснээс доошоо шивж болдоггүй гэдгийг мдээгүй байсан байх гэж бодож байна. За тэгээд түүнээс гадна өмнөх бичлэгэн дээр би хамсаргаж чадаагүй хоёр мэдээлэл байгаа. Нэг нь болохоор энэ нэмэгтэй нөхөр нь монголчуудыг хятадын нэг хэсэг гэж хэлчихсэн байсан. За хоёрт нь болохоор энэ нэмэгтэй монгол нэмэгтэйчд бүгднийг яа гэж хэлчихсэн байсан. Миний нөхөр царайлаг болохоор одоо монгол шиг тийм улсад ялангуяа яануудаар дүүрэн тийм хүүхнүүд манай нөхөрлө хандрах нь аргагүй штэ гэсэн утгатай юм ярьсан байсан. Тэгээд би айгу гайхсан л та. Яагаад вэ гэхээр энэ нэмэгтэй монгол хүн болохыг хүсдэг. Монголын иргэншилтэй болохыг хүсдэг. Өөрийгөө монгол гэж хэлдэг. Монголын үндэсний хувцс өмсдөг. Тэгчээд монгол эмэгтэйчдэг яа гэд. Тэгээ бодоод үзтээ энэ эмэгтэй өөрөө яа болохыг хүсэж байгаа юм шүү. За тэр нөхөр нь монголчуудыг хятадын нэг хэсэг гэж хэлсэн. Эхнэр нь Монголын зураачийн уран бүтээл хулгайлт зарсан. Тэгээ дээрэс нь монгол эмэгтэйчүүд яа гэлээ. Өө өстө нэрэ монгол эмэгтэйг өмөрнөө гэсэн хэсэг бүлэг хүмүүс байсан. За тэгтэл гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж энэ залуутай явсан энэ эмэгтэйг нь буруутгасан. Одоо Монголын инфлюенсер Эмили Цогтыг. Гэтэ би өмнөх бичлэг дээр хэлсэн. Аль аль нь буруутай байх ёстой гэдэг. Миний бол энэ үзэл бодол бол өөрчлөгдөхгүй. Стил аль аль нь буруутай. Юм дугаас хоёр тал гэж байдаг. Саяхан энэ Немо гэдэг залуу энэ өвөр Монголын нөхөр нь 7 хуудас бүхий стори оруулсан байсан. Эхнэрээсээ салж байгаа юм шиг ингээд тустай гарч байгаа юм шиг ингээд бичсэн. Бид хоёрын амьдрал ямар байсан бла 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 ёо нэрэ ядаргаатай урт юм оруулсан байсан. Нэг тийм нэг чат GPT рүү ингээд хэлээд энийг ингээд хэлээд өгөөч төхөө гэдэг. Нөгөөх нь чат GPT нэг гоё уран яруугаар ингээд бичсэн. Яг нэг тийм нэг чат GPT-ний текст шиг надад харагдсан. Тэрхүү текстийг оруулаад пост бас давхар оруулсан, стори оруулсан, пост бас оруулсан. Тэнгүүтээ нөгөө сторигоо my statement гэд миний мэдэгдэл гэд highlight дээр ингээ оруулсан байгаа юм. Тэгээд my statement гэд ингээ оруулсан байжснаа удалгүй 1-2 өдрийн дараа тэр my statement гэдэг highlight устгахчихсан. За энэ устгахчихсан гэснээс энэ өвөр монгол эмэгтэй яг нэг энэ хувцастайгаа монголчуудаас уушлахгүйсэн. Өө би ингээд хитрхи сэтгэл хөдлөлөд ингээд тэгж жагаад ингээд та нарт буруу ойлголт төрүүлээд буруу орчуулга яваад ингээд намайг буруу ойлгочлаа уучлаарай гэд ингээд бичлэг оруулсан. Гэвч нэг 24 цаг байсан уу 2 өдөр байсан уу тэгээд ерөөсөө тэр уучлахгүйсэн бичлэгээ устгацсан. За тэгээд нөхрийн хувьд ч гэсэндээ одоо энэ 709К дагагчтай байх үедээ пин болгоод энэ оранжин юутай хүүдитэй монголчуудыг ингээд хятадын нэг хэсэг гэж хэлсэнд уучлаарай гэд. Тэгээд одоо болохоро тэр уучлахгүйсэн бичлэгээ устгацсан байна. Энэ дээр болохоор байна штэ би ингэж бодож байгаа. Эдгээр хоёр хүн уучлалт гуйлаа. Монголчуудаас уучлалт гуйлаа гэдэг ингэ зөвөр өнгөрч болохгүй. Бүр шаардлага тавих хэрэгтэй. Монгол дээл хувцастай хажуугаар нь хятадын далбаа барьж явсан бичлэгүүдийг нь бид нар бөөнөр репорт хийх хэрэгтэй байхгүй юу? Ганц уучлалт гуйлгуулад ингэ өнгөрөөж болохгүй. Энэ болохоор Монголын соёлын хувьд маш том асуудал байхгүй юу? Монгол соёл, Монгол хувцас, Монгол үндэстэн хятадын нэг хэсэг мэтээр харуулж байгаа энэ бичлэгүүдийг бол бүгднийг нь репорт хийгээд бүр өөрсдөнд нь бүр шаардлага тавиад устгуулах хэрэгтэй байхгүй юу? Өмнөх дээр Монгол дээл хувцастайгаа хятадаар ярьсан хятадын далбад тараасан ч юм уу тийм Монголын хятадын нэг хэсэг мэтээр ойлгуулсан тэдгээр бичлэгүүдийн бүгднийг нь уулна шаардлага тавьж устгуулах хэрэгтэй байгаад байгаамаа. Немо гэдэг залуу эхнэрээсээ салж байгаа юм шиг юм нэг 7 хуудастай. Би яагаад салж байгаа юм шиг гэдгээ би скриншотуудаа харуулчаа дараа нь тайлбарлаж өгье заяа. За яг тэр үед нь болохоор энэ эхнэрийнх нь Instagram болохоор ингээд 100 хүн дагдаг байсан энэ хүн. За тэгээд энэ дагдаг хүмүүсийн дунд нь болохоор нөхрөө дагдаг юм уу гэж ингээ арч дагаагүй байсан. Манай Эмили Цогтыг дагдаг юм болов уу гэж ингээ арч дагдаг юм билээ. Нөхрөө дагаагүй байж Эмили Цогтыг болохоор дагдаг. За тэгээд энэ 7 хуудас стори гараад мэдэгдэл гээд ингээ гараад ирээд нэг 2 өдөр босны дараа энэ эмэгтэй болохоор та нар ажиглаж байна уу? Өмнөх скриншот дээр 76.7К дагагчтай 100 хүн өөрөө дагдаг байсан чинь дараагийнх дээр нь болохоор 83.6 дагагч өссөн байгаа зү. Тэнгүүтээ өөрөө нэг хүн дагах юм болцсон 99 болсон. Тэгээд би энэ Эмили Цогтыг дагах юм болчих уу яа энэ 7 удаатай салж байгаа юм шиг тийм стори оруулсны дараа гээд шалгасан чинь нэрнгээсээ Эмили Цогтыг дагах юм болцсон.
Тэгээд бас энэ эмэгтэй сүүлийн зурган дээр нь маш олон монголчууд те юу танаа нөхөр чинь чамайг хуураад да гэж нэг хүссэн комент хийжсэн шүү дээ. Тэгсэн чинь өөрийнхөө инстаграмынхаа комментиг ингээд лимит болгоцсон. Хүссэн комент бичих боломжгүй гэсэн үг. Түүнээс гадна би тэр хүний одоо хятадын TikTok би нэг Red Note гэдэг нэг ийм ап олж суулгасан. Бичлэгдээ зориулаад энэ эмэгтэйг ухахын тулд баг WeChat-та болоод энэ Red Note гэдэг апта болоод байгаа юм аашаа. Ээшэн ороод энэ эмэгтэй юуг олсон? Аккаунтыг олсон юм цэнхэр тэмдэгтэй. За тэгээд энэ аккаунт дээр хятадаар тайлбарлагдсан байсан. Тэгээд түүнийг ингээд транслейт хийгээд ингээд харсан ч юм шүү дээ. Немогийн ихнэр гэдэг энэ био дээр энэ статус нь одоо хүртэл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ хоёрыг зүгээр салаагүй байгаа гэж бодож байгаа заяа. Энэ талаараа ярина. Түүний нөхөр энэ Немогийн инстаграм болохоор 790k дагагчтай байсан шүү. Энэ юг монголчуудаас уушлахгүй яг эд үеэр гэсэн үг. Түүний дараа тэрээс салж буйгаа мэдэгдээд тийм мэдэгдэл my statement гэд хайлайт оруулсан. Энэ үедээ болохоор 800k дагагчтай болсон. 10k нэмэгдсэн гэсэн үг. Тэгснээс саяхан тэр statement мэдэгдлээ устгасан. Монголчуудаас уушлахгүйсэн бичлэгээч бас устгасан. Тэгээ одоо түүний инстаграм болохоор 806k дахиад 6k нэмэгдсэн. Ийм л байна. Хүмүүс хэрэг дурлал түүний дагагч нь өсөөл байна. Айгүй олон монголчууд дагж байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Би сая яасан штэ. Эхнэрийг нь нөхрөө дагдаг юм болов уу? Бас Эмилиа цогтыг дагдаг юм болов уу гэж шалгасан штэ. Яг түүнтэй адилхан би энэ залуугийн инстаграмыг бас шалгасан. Эхнэрээ дагдаг юм болов уу гэд ингээ харсан guard гэдэг тэр инстаграмынхаа нэрнийх нь эхлэлтийг бичсэн чинь гарч ирээгүй. Тэгээд Эмилиа цогтыг гэд бичсэн чинь гараад ирсэн. Эмилиа цогтыг бол дагдаг юм байлээ. Тэгээд ингээд харахаар болохоор аль нь эхлээд Эмилиа цогтыг дагдаг байжгаад нөхөр нь энэ 7 хуудас бүхий салж байгаа ингээ мэдгдлээ постсны дараа энэ эмэгтэй Эмилиа цогтыг дагахаа болцсон. Тэгэхээр энэ хоёр нэрээ салж байгаа юм шиг ингэж ойлгогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би болохоор үгүй гэж бодож байгаа. Яагаад гэхлээр ийм бас инстаграм би олсон. Guardian Latin гэлөө нэг тийм нэртэй байсан шүү дээ. Тэрийг нэрийг нь би уруулад Alatin Guardi гэж би бичиж үтсэн байхгүй. Зүгээр Alat гэж бичсэн чи Alatin Guardi гэдэг ийм инстаграм гараад ирсэн. Тэгэд ороод харангуут л привет ийм ямар ч зураггүй ийм аккаунт байсан. Тэгэхээр энэ болов нь шүү дээ. Немогийн эхнэр тэр өвөр Монголын нууц инстаграм аккаунт түүнийг нь одоо хүртэл Немо дагдаг. Монголын сошиалаар Эмилиа цогтыг энэ өвөр Монголын нөхөртөө явлаа. Тэгсэн чинь өвөр Монгол болохоор нөхрөө ингээд буцаад өвөр Монголд хүрээд ирсэн чинь энэ хоёр уучраа олоод ойлголцсон. Юм шигээр нэг юм бичлэг явж исэн. За одоо бүгдээрээ хамтдаа үзцгээе. 大家好，我跟别的姑娘，我就是拍视频而已。我结婚了，你们不用乱想乱说。你永远是内蒙女婿是吗？我永远是内蒙女婿。你永远是谁？快点的，解释。阿拉腾格尔迪的老公，内蒙的啥？内蒙女婿。Yes，记住你的定位啊，记住你的特色。Yes sir。 За нэг юм бичлэг явж исэн. За энэ бичлэгэн дээр болохоор би итгээгүй. Энэ бичлэгт бол ерөөсөө итгээгүй. Яагаад вэ гэхлээр надад нэг л юм тийм сэжигтэй санагдсан. Энэ болохоор Эмилиа цогтод зориулж хилээд байгаа. Яг тэр хоёрын одоо тэр үйл явдал дээр хилээд байгаа юм шиг санагдаг байхгүй юу? Яагаад вэ гэхлээр энэ дэр ингэж хэлдэг. Би өөр нэг эмэгтэйтэй бичлэг хийсэн л төдий гэдэг өгүүлбэр надад амар сэжигтэй санагдаад явцсан байхгүй юу? Зөвхөн бичлэг хийсэн бол биш. Яагаад вэ гэхлээр Эмилиа цогт болон энэ Немо гэдэг энэ залуу энэ хоёр болохоор хамтарсан рил хийгээгүй. Хамтарсан бичлэг рил постлоогүй. Тэгээ нэг улаан зам камерын өмнө ингэж харж агаад ингэ ядуурсан бив нэгэ тэрсэн ч юм уу тийм бичлэг байгаагүй байхгүй юу? Бидний интернетэд олсон бичлэг болохоор бүгдээрээ ингэж нууц камераар одоо нууц камер биш хөндлөнгийн хин нэгний утасны бичлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр Эмилиа цогттой босон үйл явдалтай бол холбоогүй гэсэн үг. Тэгээд би ийм скриншот олсон. За үүнээр болохоор 2024 оны 2 сарын 18-нд энэ сая Монголд Эмилиа цогтод зориулж хийсэн бичлэг мэтээр ингээд постлсон бичлэг нь ингээд цацагдсан байгаа юм. Тэгэхээр энэ нэмэгтэй энэ үед нөхрөө ингээд бас л нэг өөр хүүхэнтэй яваад эсвэл нэрнгээс ингээд хамтдаа ингээд ялурж байгаа бичлэг хийсэн чинь тэр нь ийм ойлголт төрсөн юм уу, төрүүлсэн юм уу? Гэтэ тэр нь бас яг нэг Эмилиа цогтой адилхан хөндлөнгийн камерын бичлэг олдоод ингээд асуудал үүсгэсэн үү мэдэхгүй яг ямар тохиолдол гарсан. Гэхдээ энэ болохоор Эмилиа цогтод зориулж хийсэн бичлэг биш байсан. 2024-нд аль үзээ ийм үйл явдал болж исэн. Тэгэхээр энэ залуу угаасаа өмнө нь эхнэрийн араар нь тавьжсэн.
Энэ өвөр Монгол эмэгтэй болон нөхөр хоёрын асуудал дээр болохоор би юу гэж бодож байгаа вэ гэхлээр. За би яагаад энэ хоёрыг салаагүй гэж бодож байгаа гэдэг талаараа жоохон дэлгэрүүлээд ярий заяа. За энэ бла 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 гэдэг урт текст дотор болохоор миний хайрлаж исэн эмэгтэй өөрчлөгдсөн гэд. За ер нь вэ штэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн суухад вэ штэ. Эмэгтэй нь би энэ залууг өөрчилж чадна гэж найдаж суудаг. Харин эрэгтэй нь болохоор энэ эмэгтэй өөрт ийм байх байхаа. Тэгээ энэ хөөрхөн игдүүтэй ингэ намайг хайрладаг ийм нэрэ байх байхаа гэдэг ийм хоёр өөр эсрэг үзэд бодолтой хүмүүс суудаг юм байна л да. Ер нь дийлийнх нь. Яг нь мэдээж нас бие төрсэн төлөвшсөн хүмүүс болохоор арай өөр бие бинийгээ харж суун л да. Энэ хоёр асуудал болохоор ерөөсөө төлөвшөөгүй хусын амьдрал дээр амар токсик асуудал байгаа даа байхгүй юу? Айгуу тийм салж нэлсэн. Яагаад вэ гэхээр өмнө нь энэ хоёр нэг удаа ойлголцоогүй салах дээр тулаад тустай амьдэрсэн байгаа даа байхгүй юу? Тэнгүүтээ энэ хоёр цуг байхын тулд нэг шийдвэр гаргасан нь хүүхэдтэй болох. Энэ бол байж болохгүй асуудал. Үнэхээр хоорондоо бие биенээ хайрлахаа болоо тэр сэтгэл нь хүрсэн л хүүхэдтэй болоод тэр харилцааг аварч чадахгүй. Маш олон хосууд ийм алдаа гаргадаг. Ерөнхийдөө бие биентэйгээ ойлголцохгүй, бие биенийхээ хайрыг мэдэрч чадахгүй нэгэнд хүрсэн л тэр чигтээ салах хэрэгтэй. Ийм байгаа үе дээрээ маш олон хосууд хүүхэдтэй болох шийдвэр гаргаад нөгөө асуудал нь бүрэл ингээд дийвэрдэг. Яагаад вэ гэхээр нэгэнд хоёр хос хоорондоо бие бинийгээ ойлголцож чадаагүй үед хүүхэдтэй болоод юу болох вэ? 3 хүн бие биенээ ойлгохын болж эхлэх байхгүй юу? Тэгтэл энэ хоёр хосын хувьд болохоор голтой 2 хүүхэд ингээд 4 хүний ойлголцоогүй амьдрал үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхэдтэй болно гэдэг бол асар том шийдвэр. Миний хувьд болохоор ингэж боддог. Хин нэгэн хүүхдийг ер нь хүүхэдтэй болгож байгаа бол тэр хүүхэд чинь бас бүхэл бүтэн хүн гэж бодох хэрэгтэй. Бүхэл бүтэн хүний амьдралыг чи хин нэгэн эрэгтэй хүнийг өөр дээрээ тогтоохын тулд үгүй бол хин нэгэн хосуудын аврах тийм нэг хэрэгсэл болгохын тулд гаргаж болохгүй. Хүүхэд бол тоглоом биш байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр хосын алдаа нь болохоор ерөөсөө бие бинийгээ сайн анзаарч хараагүй, бие биендээ ойлголцохгүй байгааг ойлгоогүй. Гэхдээ ойлгосон л байх л та. Гэхдээ салахыг хүсээгүй. Яагаад вэ гэж? Яагаад гэвэл сошиалаас болсон, интернетээс болсон. Энэ хоёр интернет дээр маш сайхан жаргалтай хосуудын дүр зургийг аль үзэн өөртөө ингэ бүтээчихсэн. Нөгөө нэг гаднаа гэлэнцэг дотноо пялна. Нүглээ гаднаа гэлэнцэг дотроо паланцэг гэдэг үлээ. Яг тийм. Гаднаа энэ хоёр хосууд гэлэнцэг үнэхээр хүүл гоё, романтик амар гоё хосууд. Тэгтэл дотор амьдрал нь болохоор хүүтэй хүндээ харилцаатай байсан. Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээ энэ хоёроо саллаа ихэд тэр бизнес харилцаа тэ ерөөдөө бүхэл ажил төрөл бүхэл юмд нь саад болох хуйцсаар л байсан л та. Тэгээ тийм учраас яг юугаа амьдралаа бодоод бизнесээ бодоод онлайн инфлюенс амьдралаа бодоод энэ хоёр салаагүй шийдвэр гаргасан байх. Тэгээд хүүхэдтэй босно. Хүүхэдтэй болоод яс амьдрал бүрд орцсон. Одоо нэг ийм скриншот явж ирсэн шүү дээ. Эмилиа цогтын найзтайгаа чаталсан чатан тий. Одоо энэ дээр болохоор ингэж хэлээд байгаа байхгүй юу? Энэ залуу ингэж хэлсэн гэж байгаа юм. Салаад 8-9 сар болж байна. Тэгээ ямар ч ингэ мэдрэмжгүй болоод 2 жил болж байна гэж хэлсэн ингэ. Тэгэхээр маш олон залуучууд болон маш олон бүсгүүчүүд ингээ гэр бүлийнхаа амьдрал ингээд үргэлжлэг найз охин найз залуутайгаа харилцаанд хэвийн байх үедээ худлаа хэлээд өөр хүнтэй ингэж уулздаг. Харин энэ залуугийн хувьд болохоор худлаа хэлээгүй байгаа байхгүй юу? Үнэнгээ хэлсэн байгаа байхгүй юу? Энэ хоёрын харилцаа ингээд хөрчгсөн, ямар ч мэдрэмжгүй болсон, салцсан. Гэхдээ онлайн ертөнцид сошиал гой сайхан жаргалтай хосын дүрийг бүтээчихсэн учраас зүгээр тэр жаргалтай хосынхаа дүрийг бүтээсээр л явсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр болохоор би бол Эмилиа цогтыг бол хохирогч гэж хараад байгаа. Эхнийх нь биш, бас сүүлийнх нь биш. Яагаад вэ гэхээр энэ хоёр токсик хосууд заяо маш олон эмэгтэйчүүдийг магадгүй эрэгтэй үнийг шархлуулна. Яагаад вэ гэхээр маш их салж нийлдэг токсик relationship харилцаатай хосуудын одоо эмэгтэйгийнх нь эрэгтэй найз, эрэгтэйгийнх нь эмэгтэй найз нь аягүй шаналдаг. Зовлонгийн ойлголт сонсох гэж. Энэ инглээд иглээ, энэ инглээд иглээ, би өөртөө инглээд иглээ ингээ хэцүү байна гэл ингээ ярангууд эрэгтэйгийнх нь эмэгтэй найз нь би энэ хүнийг энэ хэцүү харилцаанаас аварч чадах юм шиг байна гэдэг тийм аврагчийн сэтгэл зүгээр нөгөө хүнд хандаж эхэлдэг байхгүй юу? Нөгөөд бол нөгөө токсик харилцаанд байгаа эмэгтэй нь ингээд өөрийнхөө гомдол цөхрлөө эрэгтэй найздаа ч юм уу өөр ингээд таньдаг эрэгтэйдээ ингээд хуалцахаар нөгөөх нь бас аврах сэтгэл зүйн ажиллаж эхэлдэг байхгүй юу? Би энэ хүнийг энэ харилцаанаас нь салгаад аварч чадах юм шиг байна гэд хэро болох гэж үздэг. Өөрийн мэдлгүй тийм сэтгэл зүйд ордог байхгүй юу? Тэгэхээр Эмилиа цогтын хувьд болохоор энэ залуу ингээд зовлонгоо ярьсан байгаа байхгүй юу? Би ингээд тэгдэг, сошиалд ингээд тэгдэг. Тэнгүүд л эмэгтэйчүүд яадаг гэж уярдаг.
Яг хөө энэ Немо гэдэг залуу болохоор Эмили зогтын бол толгойг нь албаар эргүүлээгүй байх. Эмили зогч нь өөрөө хүнтэй сууж үзсэн хүүхдээ болж үдсэн байгаа даа штэ. Тэгээ бас харилцаа бас яавал бүттүүг ингэ салаад үтсэн хүн байгаа даа учраас ямар харилцаа цаана өрнөж байгаа вэ гэдгийг бас ойлгож байгаа хүн штэ. Тийм болохоор Эмили зогт бол яг толгойгоо л эргүүлүүлээгүй. Немо бол толгойг нь бол эргүүлэх гэж оролдоогүй. Ерөнхийдөө айл нь ингээд нас биед хүрсэн хосын амьдралд алдаж ингээд үдсэж байгаа хүмүүс үдцсэн хүмүүс байгаа даа учраас би бинийг ойлгосон байгаа даа байхгүй юу? Би биенийхээ дутууг нөхөх гэж үдсэн байгаа даа байхгүй юу? Бид нар болохоор Эмили зогтыг хүний нөхөртөө явлаа гэх тийм ингээд тэр хоёр үнэхээр буудалд орсон юм уу яасан бид нар мэдгүй шүү дээ ингээд лаасаагаад хажууд ингээд хараа зогсож исэн юм шиг юм ярих юм тийм. Яг нь үнэхээр тэгсэн бол яг тэр нас биед ирсэн хүмүүсийн л асуудал те биднэрт бол хамаагүй. Харин миний хэлэх гээд байгаа юм болохоор юу вэ гэхлээр хосын амьдрал дээр би энийг ойлгохоо бэлчсэн цагта хүүхэдтэй болохоос өмнө хоёр тишэл болчих. Дахиж хүүхэд гаргаж ирж бүхэл бүтэн нэг хүний амьдралыг асуудал тунд өсгмөргүй юм шүү дээ гэж л би бодож байна. Тэгэхээр Эмили зогт бол хохирогч. Тэгээд түүний дараагийн хохирогчд мэдээж гарч ирнэ. Яагаад вэ гэхлээр энэ хоёр болохоор эхнэр нь одоо хүртэл ихтэй энэ TikTok дээр Немогийн эхнэр гэдэг статусаа болоогүй. Тэгээд энэ бас 7 хуудас ингээд салж байгаа юм шиг энэ уран яруу бичлэг дотор та нар сайн ажиглаараа нэг ширхэгч divorce гэдэг үг байхгүй. Нэг ширхэгч divorce гэдэг үг байхгүй. Албан ёсоор салж байна гэдэг үгийг нэг ширхэгч үг байхгүй. Тийм учраас бид хоёр салж байна гэд ингээд бүр алтан ёсоор divorce гэдэг үг нэг ширхэгч байхгүй заяа. Тэгэхээр энэ бол зөвхөн social marketing. Яг уу энэ хоёрын ингээд хооронд болж байгаа драма асуудлууд бол органик юм шиг харагдаж байна. Гэхдээ аль нь энэ драманы ачаар дагагчаа үсгэж нэмж чадж байгаа. Энэ бол хэсэг хугацааны драма. За ингээд энэ хоёр ингээд энэ залууны энэ эмэгтэйгээ ингээд муулаад те ингээд хүчрэг болчихсон намайг хайрладаг байсан хайр нь өөрчлөгдсөн энэ төр гэдэг ингээд эмэгтэйгээ буруутгаж байгаа юм шиг. Тэгтэл энэ эмэгтэй нь болохоор юу ч хэлгүй ямар тайлбар хэлэхгүй бүр чив чимэг байгаа заяа. Тэгэхээр би энэ дэр юу гэж хараад байна вэ гэхээр эмэгтэй нь өсчихсэн байгаа даа байхгүй юу? Эмэгтэй нь яг тийм мачур болсон төлөвшчихсэн нэг эмэгтэй хүн байгаа даа байхгүй юу? Эрэгтэй нь болохоор old boy. Зөвхөн хөгшин банд. Ямар муухай хэлчих вэ? Ямар муухай. Ингэж орчуулдахгүй байна. Юу гэлээ? Old boy чад юу гэж орчуулмар ч юм дээ. Зөвхөн л хөгшин хүүхэд байгаа даа байхгүй юу? Нас нь явцсан оюун санаа нь ингээд ягаагүй төлөвшөөгүй. Яагаад вэ гэхэлэр эмэгтэй нь болохоор харилцаагаа авч үлдэхэд байдаг. Энэ залуу нь болохоор яахаа мэдэхгүй байгаад байдаг. Тэгэхээр баг одоо энийг үзэж байгаа та нартай би баг мөрийцчихв. Би баг мөрийцгэж билээ мэд энэ хоёр салахгүй. Салаагүй шүү нэр ингэсээ салаагүй. Энэ зүгээр хэсэг хугацаа ингэж байж байгаа буцаал нэг чинь. Буцаал нэрээ бид хоёр нэрээ хамаг юм ойлголцсон. Үгүй бол энэ залуу би уушлахгүйсэн ингэсэн гэдэг угаасаа энэ хоёр ингэж буцаал нийлнэ. Энэ бол зүгээр цаг хугацааны асуудал. За тэгээ буцаа нийлжээ байжснаа нэгэнт энэ хоёр ч ойлголцохоо болцсон байгаа шүү дээ. Тэгээ байжсан дахиад асуудлууд гарч ирэн заяо. Тэгээ бас нэг юм драма болно. Гэтэ энэ удаад дараагийн удаад Монгол эмэгтэй биш байх л та. Яагаад тэгэхээр Монгол эмэгтэйтэй холбогдсон чинь ингээд амар том асуудал үүсэх юм байна гэдгийг эдгээр баг ингээд ойлгож байгаа. Тийм учраас энэ залуу болохоор дараа нь өөр эмэгтэйтэй учир ургуулах нь тодорхой. Энэ нөгөө нэг эхнэрээсээ хүсээд олж авч чадахгүй байгаа зүйлийг өөр эмэгтэйгээс хүснэ мэдээж. Тэгээ дахиад нэг юм драма болно. Харин эмэгтэй чихнээсээ салъя гэж шийтгэл юм бол энэ харилцаа салхал байх л та. Гэтэ эндээс ингэж харагдаж байна. Энэ хоёр болохоор 22 тагаасаа их залуугаасаа харилцаа эхэлсэн байгаа юм. Тэгэхээр ингээд алдаж оноод ингээд бүхэл зүйлийг даван туулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээ бүхэл зүйлүүдийг даван туулаад яг энэ хоёр 40 хүртлээр токсиктэй ингээд салж нийлсэн харилцаатай байх юм бол ер нь яг 40 хүрсэн ч гэсэн энэ хоёр бараг салахгүй дээ. Бараг нөгөө нэг европчуудын open relationship буюу нээлттэй харилцаанд орох байх энэ хоёр. Хүүхдээ бодоод гэр бүлийнхээ амьдрал, гэр бүлийнхээ бизнес, сошиал дах орчингоо бодоод энэ хоёр сошиал дах өөрсдийнхөө нэр нүрээ бодоод энэ хоёрын бичлэгүүдэд устгахгүй гэр бүлийн харилцаатай байсаар байна. Харин хоёр биенээсээ авч чадахгүй байгаа таашаал хоёр биенээсээ авч чадахгүй байгаа тэр мэдрэмжүүдээ өөр хүнээс авч эхэлнэ. Маш олон Европод тийм хосууд байдаг. Үерхэж агаад хүүхдтэй болцсон, суусан, суусныхаа дараа хоёр биендээ сэтгэл нь хүрсэн ч юм уу нэг тийм хүмүүс хоёр биенийгээ чөлөөтэй өөр хүмүүстэй уулзах хүлээн зөвшөөрдөг тийм хосууд байдаг. Магадгүй тийм харилцаанд энэ хоёр орох байх. Үгүй бол үнээр ойлгоод энэ залуу төлөвшөөд гэсэн үг шүү дээ. Буцаад ингээд харилцаа нь аврагдана гэсэн үг. Тэгээд үүн дээр нэг зүйл ажигласан ямар ч хүн бэ штэ. Гэрээсээ өөрийнхөө гэр дотроосоо авч чадахгүй байгаа аз жаргалыг гаднаас хайдаг. Одоо нэг ийм үг байд юм аа. Тийм орчуулахаар муухай юм аа.
Нөхрөө гэрээс нь гаргахтай шүү дээ. Одоо Европод ер нь хүүхнүүд ингэж хэлдэг заяа. Нөхрөө гэхдээ зарим биш феминистүүд бол тэгж хэлдэггүй заяа. Харин зүгээр ингээд традиционалтай уламжлалт сэтгэхүйтэй те феминист биш тийм эмэгтэйчүүд болохоор ингэж хэлдэг байхгүй. Нөхрөө гэрээс нь гарахт нь шүү дээ те. Empty ball full stomach гэд хоосон те хэлж чаддгүй юм хоосон те тэгээд дүүрэн гидсээр гэрээс нь гаргадаг гэд. Тэгээ яагаад вэ гэхэлэр гэрээсээ өлсөд гарах юм бол гадуур хоол ресторанд идэх хүүхэнтэй танилцсан. Үгүй бол гоё хоол идэх хүүхэнтэй уулзсан шүү дээ. Үгүй бол гэртээ таашаал авч чадахгүй нөгөө харилцаанд орч чадахгүй бол гадуур өөр эмэгтэйгээс нөгөө харилцаагаа хүссэн шүү дээ. Тийм болохоор ер нь хосууд байна шүү дээ. Ер нь гэр бүлийн амьдралд эхнэрээсээ нөхрөөсөө авд хэрвээ ямар нэгэн зүйл авч чадахгүй хэрэг дутуу байх юм бол гаднаас хайж эхэлдэг байхгүй. За тэгээд миний өнөөдрийн бэлтгэсэн бичлэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай. Тэгээд бас та бүхэнд ямар санагдсан бэ гэдгээ комент хэсгээр бичээрэй. Гэхдээ соёлтойгоор бичээ шүү. Тэгэж муухай хараал ирүүл юу гэлж болохгүй шүү заа юу. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас миний инстаграмыг маань дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.